Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд Батлан хамгаалах салбар дүрсэн мэдээллийг багслан үзүүлье. Монгол Улсын засгийн газрын хөтөлбөр Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй сахилах хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүй хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд Монгол Улсын засгийн газраас авилгын индексийг буруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэн Монгол Улсын засгийн газраас 2023-аас 2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлаж, авилгатай тэмцэх 5 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Батлан хамгаалахын сайдын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд авилгатай тэмцэх түүний урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Батлан хамгаалах яам авилгатай тэмцэх газар хамтран авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх төрийн алба хаагчийн ёс зүй сэдэв сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтаараа бид нэр 3 зорилго тавьсан. Нэгдүгээрт нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул Батлан хамгаалах яам авилгатай тэмцэх газар хоёрын харилцан уялдаа холбоог сайжруулж цаашид авилгын ашиг сонирхлын зөрчлөөс хугацаа цэргийн албаа хаагчдаас гадна офицерууд ахлагч нараа байлгах ёстой гэж ингэж үзэж байгаа. За хоёрт нь энэ сургалтыг явуулснараа албан тушаалтнуудтай, ёс зүйтэй, хандлагатай байх ёстой гэж. Өнөөдөр энэ Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер ахлагч нарын ёс зүй ямар байх ёстой юм. Төрийн албын яаж хэрхэн явуулах ёстой гэдэг бол энэ сургалтын үр дүн тодорхой хэмжээнд гарна гэсэн үг. За 3 дахь асуудал бол энэ сургалтыг зохион байгуулснараа Монгол улсын хэмжээнд Батлан хамгаалах төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа цэргийн штабын бүгд оролцож байгаа. Тийм учраас нэг ёсны энэ салбарт ажиллаж байгаа энэ салбарыг төлөөлж орон нутгийн төрийн захиргааны байгууллага сууж байгаа хүмүүс нэг бодлоготой, нэг санаатай, нэг менежменттэй ажиллана гэсэн үг. Энэ удаагийн сургалтын зорилго нь Монгол Улсын хөгжлийг боомлон сааруулагч гол хүчин зүйлс болох авилга албан тушаалын гэмт хэрэг, тус гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үр дагаврыг ойлгох, авилга хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, үл твчих хандлагыг алба хаагч нартаа таниулах, авилгатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлах, авилгаас урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашигыг нэн тэргүүнд тавьж ажиллах мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэжээ. Сургалтад аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын алба хаагчид хамрагдсан юм. Сургалтаар авилгатай тэмцэх газрын холбогдох алба хаагчид авилгын хорхиноол, шалтгаан нөхцөл, авилгын гэмт хэрэг, ёс зүй шийдвэр гаргалт, хувь хүний хөгжил манлайлал харилцаа хандлах сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ. Цэргийн штабын өөрийнх нь бас байгууллагын онцлог байгаа. Энэ нь бол Батлан хамгаалах салбарыг орон нутагт төлөөлж, засаг даргын хамгийн газарт үндсэн хэлтс болж Батлан хамгаалах төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх юм онцлогтой байдаг. Энэ нь иргэдтэй шууд харьцаж иргэдэд төрийн үйлчлэгийг хүргэх нэг цэргийн салбарын нэгж гэдгээрээ бол онцлог үйл ажиллагаатай. За яг энэ үүднээс бид бүхэн авилгатай тэмцэх ашиг сонирхлоос ангид байх тал дээр бол анхаарч өдөр тутмынхаа үйл ажиллагаанд бол тогтмол хяналт, шалгалт, хариуцлага гэдгийг барьж ажилладаг. Юуны өмнө энэ тал дээр ажиллахдаа иргэдтэй бид бүхэн хамгийн дээд хариуцлагатай хандах, харилцах дээрээс эхлүүлээд цаашаад иргэдэд өөрсдийн салбарын хуулиа танилцуулж мэдүүлэх, тэрийг сурчлах нь бол хамгийн гол юм байна гэдгийг ойлгож байгаа. Жишээ нь иргэд маань цэрэг татлахын үед бол харьцангуй их олон цэргийн үүрэгтний үнэмлэхээ бариад цэрэгт явахгүй байх зэрэг асуудлуудыг бол хандаж ирдэг. Гэтэл иргэд маань өөрөө оногдсон иргэнийхээ хуулийг мэдгүй, цэргийн албаны тухай хуулийг мэдгүйгээ үднээс энэ асуудлыг бол үүсгэж бий болгодог бас нэг талын тийм зүйл ажиглагддаг. Эсвэргээрээ бас цэрэгт явахгүй биш, цэрэгт явъя гэдэг бас өнцгөөс яаж явах уу гэдгээр хаашаа явах уу гэдгээ бас л хууль дүрмийн дагуу биш өөрөө сонгох эсвэл анги салбарт ямар нэгэн байдлаар алба хай гэдэг нөхцөл байдлыг бас үүсгдэг ийм хоёр өнцөг асуудалтай байна. Тэгэхээр бид бүхэн энэ бүхнийг дэнслэх ёстой. Тэгэхээр иргэдэд
батлан амгалах салбарынхаа хуулийг жигд одоо сайн сурчилж ойлгуулснараа иргэд маань энэ асуудал дээр бол хандах нь буурах ёстой. Өнөөдрийн сургалтын ач холбогдол нь юу вэ гэхээр бид нар батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа тэр цэргийн штабын орон нутагт яаж ажиллах юм бэ? Батлан хамгаалах салбарт батлан хамгаалах төрийн үйлчилгээ гэж үзүүлж байгаа иргэдтэйгээ яаж хэрхэн тэр үйлчилгээг явуулах юм бэ? Цаашлаад Монгол Улсын үндсэн хууль за түүнээс гарсан бусад одоо батлан хамгаалах салбартай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хэрхэн зохион байгуулах вэ гэдэг энэ сургалтын ач холбогдол нь гол нь оршиж байгаамаа. Батлан хамгаалах салбарын хувьд авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвх санаачлагтай ажиллаж, авилгатай тэмцэх газартай хамтран урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх сургалт сурталчилгааны ажлыг тогтмолжуулж, мэдээллийг ил тод шуурхай байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Тус ажлын үр дүнд 2022 онд авилгатай тэмцэх газраас гаргадаг шударга байдлын үнэлгээгээр бусад салбараа тэргүүлэн ажилласан юм а. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 80 гаруй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллежууд үйл ажиллагаагаа явуулж, жил бүр Монголын ирээдүй болсон 30 гаруй мянган залуус 200 гаруй төрөл мэргэжлэр суралцаж, мэргэжилтэд боловсон хүчин болж хөдөлмөрийн зах зээлд шилждэг. Харин мэргэжлийн боловсрол сургалтын салбарт Монгол Улсын засгийн газрын тогтоолоор үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн политехникийн коллеж, батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь мэргэжлийн болон техникийн харьяа сургууль болон тусгай зөвшөөрлөөр сургалт бэлтгэлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Эрх зүйн бодлого зорилт, чиглэлийн хүрээнд тус сургалтын байгууллагууд хөтөлбөрийн сургалтыг явуулах шаардлага урган гарсан юм. Хэрэгцээ шаардлагын улмаас боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх боловсролын ерхий газрын үндэсний хэмжээний сургагч багш нарыг өргөн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалтыг төлөвлөн зохион байгуулж байна. Тэгэхээр ер нь бол дээд боловсролын байгууллага бол байгууллага магадлалыг хэмжлэх ёстой гэдэг шаардлага тавьдаг бол мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага бол зайлшгүй бол хөтөлбөр нь магадлалыг хэмжлэгдсэн яг одоо тэр стандартын дагуу явагдсан байх ёстой гэдэг. Ингээд бид нар өнөөдөр хөгжмийн сургууль одоо манай энэ батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалтыг боловсролын ерхий газрын холбогдох одоо мэргэжилтэн үндэсний хэмжээний сургагч багш нарыг оролцуулан одоо зохион байгуулж явуулж байна. Тус сургалтанд одоо цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш нар батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв мөн одоо хөгжмийн политехникийн коллежийн багш нар хамрагдж байна. За сургалтаас бид нар яг юу хүлээж байна вэ гэхээр энэ сургалтын төгсгөлд бид нар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж одоо магадлуулах хөтөлбөрийн дүгнэлт гаргах гэсэн ийм одоо зорилтыг төвшүүлсэн байгаа. Энэ бол нэлээд одоо ач холбогдолтой сургалт гэж үзэж байна. Мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллежууд сургалтын хөтөлбөртөө чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мөрдөг болгодог. Тус хөтөлбөр нь онол 20%, дадлага 80% олгогдгоороо онцлог. Тус сургалтаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн суурь ойлголт, хөтөлбөрийн нэгж, элемент, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт тодорхойлох, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй зэрэг хэд хэдэн чиглэлээр нэгдсэн мэдээлэлтэй болох юм. Өөрөөр хэлбэл онлын мэдлэгийг бол бид нар одоо танхимаар ерөөсөө олох нь 20% та. За 80% бол өгдөг үйлдвэрлэлийн болов ажлын байранд олгох гэсэн үндсэн одоо зарчим бол явагдчихдаг. Энэ онцлогтой. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл одоо манай мэргэжлийн боловсролын салбарт одоо үйл ажиллагаа явуулж байгаа тэр политехник коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар болохоор яг нь өөрсдөө эргээд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулна. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр нөгөө хөтөлбөрийг боловсруулах энэ одоо хэрэгцээ шаардлага бий болсон учраас өнөөдрийн сургалтыг одоо батлан хамгаалах сургуулийн энэ мэргэжил сургалт үйлдвэр политехник коллежууд одоо хүсэл тавьсны дагуу бид нар ингээд энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ байгууллагын стандарт Танхимаар онол дадлах осолсон тус сургууль 3 үе шаттай зохион байгуулагдах юм а.
Насан туршидын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг хэмжээнд хүрэл медаль хүртсэн Алдар спорт хороо зэвсэг түвшний дэг 65 дугаар ангийн тамирчин олон улсын хэмжээний мастер дэд ахлагч инх жаргалын талаар нэвтрүүлгийн хэсэгт хүргэе. Тэрээр дэлхийн сумын аварга, залуучдын Аз төвийн аварга, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай шилдэг тамирчдын нэг юм а. Цамц намгийн их жаргал гэдэг. Би боксын олон улсын хэмжээний мастер. Алдар спортороо дэвшигч хүчний T65 дугаар ангийн тамирчин дэд ахлагч их жаргал байна. Би 2023 оны 3 сарын 15-наас 3 сарын 26-ны хооронд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Манай тэмцээн бол энэ одоо маш өргөн олон улсын тамирчин, олон тамирчид хурд хүчээс сорьсон байгаа. Нийт 70 гаруй орны 360 гаруй боксч өрсөлдөж, манай 40 гаруй боксч төсөлдөж нийт 5 сайхан тулааны хийж хүрэл медалийн болцол хангасан байна. 5 сайхан тулаа хийсэн. Тэгээ 4 ялч хүрэл медалийн болцлыг хангасан. Тэгээ тэр тулаанаас эхний тулаан бол гарахад аюу хурдан ингээд дууссан, аюу их сандралтай байсан. Тэгээд яг анхны тулаан болохоор сандарч яа гараал. Тэгээ тэр бүгд аим хурдан дууссан. Тэгээд нэг мэтэл ялцсан. За шүүдээ дараа надад ингэж байгаа шүү. 2 3 дахь тулаанаар бол илүү хэлбэр яг өөрөөрөө тоолсон. Тэгээд аюу амарсан. Тэгээд металлийн төлөө аюу хүнд байсан. Тэгээд яаж чи металл навын арт ингээд тий наваа дэмждэг хүмүүс үлээж байгаа шүү. Гондоочихгүй юмсан, ихтгэл нь алдчихгүй юмсан гэл яг металлийн төлөө яг тийм юмсан. Тэгээд металлаа хүртэл би үнэхээр ингэж чадлаа гэл нэг бас баярлсан. Гэтэ бас энүүгээр болоогүй шүү. Дахиад 2 тулаан болтлээ тий. 2 ялаад авраг болоод очив шүү. Well, there is some disappointing news from Ring A because Jitpong of Thailand has defeated Preeti. And having said that, यहाँ पर बाजी पलट गई है. यहाँ पर बाजी पलट गई है. पहले दौर में पिछड़ गई थी 1-4 से और जीत लिया है मुकाबले को 4-1 से. पिछड़कर वापसी करने वाले को बाजीगर कहते हैं और यहाँ पर एंक जारगल मुनगुन सेग ने दिखा दिया है. Би томоохон амжилтуудаас дурдвал за ямар ч хамгийн анх 2011 онд шижралт тэмцээнд орон мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд өсвөрийн 2 удаагийн улсын аварга, насан туршидтэй алтан мөнгө хүрэл медальтай. Залуучдын 2 удаагийн улсын аварга, шилдэг 8 боксчдын аварга, спорткадын аварга 2015 онд өсвөрийн дэлхийн аваргаас Монгол улсын анхны хүрэл медаль авчирчихсан. Тэгээд 2022 оны U22 анх дугаар Аз-ийн аварга, 2022 оны дэлхийн цамын аварга, 2023 оны дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байна ингээд. Цагийн тэмцээнээс бол дэлхийн хэмжээний тамирчин болсонгоо сайн мэдэрсэн. Тэгээд манай Монголын тамирчид илүү тий өөрсдөө хөдөлмөрлөх юм бол болох юм байна. Тэгээд нүдэнд аюу багтсан. Тэгээд одоо тэгээд энэс илүү олимпиад бол ингээд боломж байгаа юм байна гэдэг мэдсэн. Одоо Азийн наадмында бэлтгэн 9 сард болох Азийн наадмаас олимпикоо эрхийг аваад олимпиад орох зорилготой байна. За миний хувьд бол цэрэг хүн бол гоё мөрцөөрөө гоёдаг тий. Тэгээд төрийн хувьд өмснө гэдэг чинь бас сайхан их орныхоо төлөө ажиллаж байна гэдэг бүр сайхан. Тэгээд тамирчин ч гэсэн их орныхоо төлөө зүтгэдэг. Бие махбод дээр тий. Тэгээд тамирчин хүний хувьд бол энэ спорт ир зөргийн спортыг ир зөргийнхөө спортоор мөн ингээд өөрийгөө хүчлээд явж байгаа маш их баяртай байна. Dalbak alternativen bulgut adag сайхан нүдэнтэй баярын олимпиад зогсон та бидний хрийг Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамтдаа ирэх хүмүүст та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлэн цэргийн гардан талааны десант бомбер хүлээвийн талаарх сурвалжлагыг хүргье.
манай клуб маань болохоор 2019 онд 2019 оны 11 сард анх байгуулагдж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За нийтдээ энэ клубыг манай зэвсэгчний техникийн төвлөрийн ангийн офицер ахлагч нар анх үүсгэн байгуулсан. Цэрэгжлийн бэлтгэл, одоо бие бэлтгэлийн бэлтгэл, бие хамгаалах урлаг, эмнэлгийн анхаарсны тусламж, амьд гаргаар ухаан гэсэн чиглэлээр одоо сургалт явуулж эхэлсэн. Цэргийн гардамтлан гэдэг нь болохоор задгай газар орон дээр маш түргэн хугацаанд эсрэг талаа ямар нэгэн аргаар өгдөгөө одоо буулгаж авахыг одоо цэргийн гардамтлан гэж яриад байгаа шүү дээ. За манай цэргийн гардамтланаар хичээснээр хүүхд залуучууд маань болохоор төсвөр хатуучтай болно. Бие болдрын өв төрш хөгжилтэй, дээрээс нь одоо юу гэдэг цэргийн иргэн анхаарсны одоо мэдлэг эзэмшин, план бамбар клубт явснараа хүүхдүүд одоо буудлагын, тэгээ амьд гарах ухааны, эмнэлгийн анхаарсны тусламж, тэгээ одоо бие болдрын хөгжил орохоос гадна өөрийгөө болон бусдыг гинтийн хандлагаас хамгаалах юм чадвар эзэмших ер нь давуу талтай. Цэрэгт явах одоо юу гэдэг анхаарсны мэддэг хүн ер нь цэрэг эх оронж үзлээ төлөвшүүл хүүхдүүдийг одоо юу гэдэг бие болдрын хөгжил олохоос гадна сэтгэл зүйн бэлтгэлийг ер нь төлөхөө оруулдаг. Яагаад гэвэл одоо энэ хүүхдүүд маань бол 15 16 7 хүрээд цэргийн албанд мордно. Тэгээд тэгэхэд одоо юу гэдэг багасаа ингээд цэрэгжлийн спортоор одоо юу гэдэг бие хамгаалалт урлагаар одоо юу гэдэг буудлагаар ингээд хичээлээд явцсан хүмүүс төвгүй одоо цэрэгт очиход одоо ямар нэгэн шантрах одоо айх оргох одоо юу гэдэг янз бүрийн асуудал байхгүй одоо өөрийгөө одоо боломжийн аваа явуучих чадвартай мундаг хүмүүс болно л гэж ер нь боддоо шүү. Цэргийн гардан толооны десант бомбер клуб нь хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, оюун санааны бөгөөд бие бэлтрийн өвдөх шүмжил олгох, Монгол улсын зэвсэг түвшний баатарлаг түүх, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, цэрэг аймаар бахархах, цэргийн албанд хүсэл сонирхолтой болгох, улсын болон олон улсын гардан толооны уралдаан тэмцээнүүдэд тамирчин сурагчдаа амжилттай оролцуулах зорилготой. Тус клуб нь 2 зөвлөх багш, 3 ахлах багш, 2 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтаа зан явуулж байна. Одоо манай клубын үндсэн багш нар маань болохоор зэвсэгчний техникийн төвлөрийн ангийн гардан талаанаар одоо хичээлдэг тийм багш нар байгаа. Ахлагч, дамжин ахлагч золоо иргээд энэ хоёр багш маань болохоор манай клубын хүүхдүүдийг одоо анхны суур тавьж өгнө. Суур тавина тэгээд барилдаан, хэвтэй барилдаан, баатарлуу шилжихтэй юмнуудыг нь заадаг. За би болохоор энэ клубын одоо зөвлөх багш, одоо цэрэг хүүхдүүдийг одоо буудлага, цэрэглийн гимнастик, тэгээ амьд гарах ухаан, эмнэлгийн анхаарсны тусламжийн хичээлүүдийн орно. Эмнэлгийн анхаарсны тусламж гэдэг чинь бол нэгсэндээ өөрийгөө болон бусдыг одоо тэгээ ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг тийм ээ одоо муурах, ухаан алдах одоо юм эсвэл одоо юу гэдэг шарх сорь болох, хугарал үүсэх тийм ээ янз аваар ослоо одоо янз бүрийн болсон тохиолдолд одоо хамгийн номер 1 одоо юу гэдэг эмнэлгийн анхаарсны тусламж дуудах. Мөн хүүхдүүд юм чинь одоо эхлээ ээлжинд одоо юу гэдэг том насан туршидтэй хүмүүст одоо юу гэдэг дуудлага өгөх, мэдээлэх одоо тийм ээ. Дээрээс нь одоо тухайн үед ямар процесс болсныг нь тайлбарлаж хэлэх. Та одоо бүр үнэхээр одоо босгүй тохиолдол хамгийн анхны одоо тусламж одоо амьсгалж гин үгүй юу. Дээрээс нь хиймэл амьсгал одоо зүрхэн шууд бус илэг гэж байгаа. Тим хийхээс ахуулаад одоо гар хуруунд нь одоо тийм ээ хөл гарданд нь чиг тавих тийм ээ уян боолт хийх одоо янз бүрийн шарх сорийг одоо боохоос ахуулаад эмнэлэгт хүртэхийн өмнөх одоо тусламжийг ер нь хийх чадвар эзэмшүүлэхийг хэлж байгаа. За амьд гарах ухааны хичээл гэх юм бол ерөнхийдөө амьд гарах ухааны хичээлийг одоо дундаа дотроо бас 2 3 ангилчаад байгаа. Нэг нь бол одоо юу гэдэг амьд гарах гэдэг нь заавал одоо юу гэдэг байгалийн гамшиг юм уу эсвэл одоо төөрж осохоос сэргийлэх тийм ээ одоо хөл осголтоос сэргийлэх 100 одоо нарсалтаа сэргийлэх тийм үү усгүй газар явлахад яаж ус гаргаад уух вэ тийм ээ одоо хүүтэн сэрүүн нөхцөлд яаж өөрийгөө дулааныг авч хадгалж үлдэх үү яаж одоо гал гаргах уу гаргасан галаа яаж одоо гал дээр юу одоо үгдээ олж одоо идэх үү тийм ээ яаж болгож идэх үү дараа нь гаргасан галаа яаж буцаад нурамд оруулж унтраах уу энэ мэдлэг бол маш одоо үр дүнтэй сургалт шүү дээ. Дээрээс нь одоо юу гэдэг хээр гадаа явсан тохиолдолд одоо төөрхөөс ахуулаад тийм ээ хүүхд төрлөө гэхэд одоо өөрийгөө одоо юу гэдэг бусдад одоо юу гэдэг мэдээлэх сигнал өгдөг. Дээрээс нь нод сараар баримжаалах, компосттой ажил сурах, газрын зурагтай ажил сурахаас ахуулаад хүүхдүүд маш их одоо үр дүнтэй сургалтууд болдоо шүү дээ ер нь.
тийм байна. Тэгээд одоо ямар ногоог идэх үү, ямар одоо өв сургамлыг идэж болох уу, болохгүй юу, хаана ус байдгүй, хаана ус байхгүй юу гэдгээс ахуулаад иймэрхүү ямар жимс ногоо одоо идүүлнэ хортой хоргүйгээс ахуулаад тиймэрхүү хичээлүүдийг ордог байна. За манайхаас одоо цэрэгжлийн бэлтгэл хичээл гэх юм бол цэрэгжлийн гимнастик орно. Та би хүүхдүүдийг одоо биеийн уян хатан болохоос ахуулаад одоо өнгөрөл дундаас ахуулаад тийм ээ гимнастик одоо цэргийн 1 2 2 3 дугаар 16 та тасгалыг авах, турникийн сүнэ хахад, гардаар сүнэ авах, гизэн таталт хийх, та саадын зургаас туулахаас ахуулаад бүх төрлийн юмнуудыг орж байгаа шүү дээ. Десант бомбер клубын баг тамирчид олон улсын болон эх орондоо зохион байгуулагдсан цэргийн гардан талааны уралдаан тэмцээнүүд тогтмол амжилттай оролцоорой гэжээ. Эдгээр амжилтыг түүжээлэхэд цэргийн гардан талаан бие хамгаалах урлаг, амьд гарах арга ухаан, байр зүй, эмнэлгийн анхан шатны тусламж, усны бэлтгэл, цэрэгжлийн бэлтгэл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлхэн сэдвүүд хичээл сургалтууд ихээхэн үр дүнгээ өгчээ. Мөн клубын сурагчдын уйггүй хичээл зүтгэл, эрэлт, овсгоо самба, сэргэлэн ахуйчтай зан чанарууд ч амжилтад чухал нөлөөлжээ. Хүүхдүүд маань бол одоогоор бол цэргийн гардан талаанаар алтан мөнгө хүрлгээд одоо жингүүдтэй одоо аврагуудыг хамгаалаа явж байна. Би бол яг гардан талаанаар гэх юм бол сая 1 сар болсон армийн аврагт оролцоод алтан медаль авсан байгаа. За намайг Бат Эрдэнэ авахтай Болор Эрдэнэ гэдэг. Би 9 настай 97 дугаар сургуулийн 4А ангид сурдаг. Намайг Аримболт авахтай Улсал гэдэг. Би 97 дугаар сургуулийн 5 анги. Армийн аврагт бид хоёр жиндээ үзээд би алтаваад юм бодсон. Мөнгө өрсөн. За гадаад улс орнууд гэх юм бол манайхаас одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Содон Билжээгийн одоо хүү Нэм Билжээгээд мундаг сайхан залуу гойс ахуулах их сургуулийн лицей сургууль сурдаг. За энэ манай шигшээ багийн тамирчин, манай шигшээ багийн дасгалжуулагч багш наадмын удирдлагуудаар одоо бэлтгэл сургалт хийдэг. Тэр одоо 2022 оны 12 сард сая Турк улс болсон талааны аврах шалруулах тэмцээнд дэлхийн аврагын хүрэл медаль аваад ирсэн. Хамгийн сүүлийн одоо тэмцээн уралдаан хэмжээнд Турк улс болсон гардан талааны дэлхийн аврах шалруулах тэмцээнд одоо манай клубын шигшээ багийн дасгалжуулагч багш наадам маань одоо дэлхийн авраг болсон байгаа. Хошоо дэлхийн авраг болоод ирсэн. Манай клубын бас нэг 2 тамирчин маань болохоор хүрэл медаль аваад ирсэн. Энэхүү клубт 4-өөс 15 насны ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй эмэгтэй сурагчид хичээлдэг. Одоогоор цагдаа, хил хамгаалах байгууллага, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуулын ерөнхий газар, зэвсэгт хүчин, онцгой байдлын байгууллагын албаагчдын хүүхдүүд хичээлж байна. Түүнчлэн нийт суралцагчдын 40%-ийг энгийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хүүхдүүд эзэлдэг ажээ. Намайг Гамболтын тайшир гэдэг. Би 9 настай. Би орж ирээд нэг 4-7 хоног болж байна. Тэгээд надад найзуудтай байх дасгал таалагдчихжээ. Бүрэг баярын төгс жаргал хийдэг. Би 33 дугаар сургуулийн 9 зай ангид суралцдаг байгаа. Одоогоор бол гардан талаанаар хичээлээд 1 жил болж байна. Надад бол гардан талааны яг барилдаан гэх юм уу бүх зүйлийг ингээд нэг холбоод нэг нь цогц ингээд болгосон нь илүү таалагддаг. Ганцхан гардан талаанаар хичээллээд зодолдож сурна гэхээсээ илүү хаанч явсан бие зөв авч явна. Тэгээд хаа нэгэн газар төөрөх юм болвол тэндээ ингээд дасан зогцоод өөрийнхөө амийг аваад гарах чадвартай болдог. Десант бомбер клубын баг тамирчид Оросын холбооны улсын гардан талаанаар хичээлдэг сурагч хүүхдүүдтэй хамтарсан сургалт дарлагыг тогтмол амжилттай зохион байгуулсаар ирсэн байна. Тодорхойлбол 2019 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын цэргийн гардан талааны холбооны тамирчин сурагчтай хамтран 14 хоногийн хичээл сургалтыг явуулсан бол энэ оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд Орос Монголын цэргийн гардан талаанч хүүхэд залуучуудын нөхөрлөл сэдвт хамтарсан бэлтгэлд тамирчин сурагчтай хамруулжээ. Манай клубээс нийтдээ 4 хүүхэд шигшээ багаас мань явахгүй. Зүгээр одоо клубээс мань 4 хүүхэд одоо юунд явж байгаа. Орос улсаас одоо энэ 5 сарын 27-8-нд Орос улсын Эрхүү хотод болох бүх Оросын аврах шалруулах цэргийн гардан талааны тэмцээнд 4 хүүхдээс одоо сойгоод бэлтэж байна. Манай клуб чи 2019 онд анх байгуулагдтаа Орос улсын цэргийн Мелктубов школ гэдэг цэргийн гардан талааны клубтэй одоо анх хамтарсан
бэлтгэл сургалт хийгээд одоо гэрээ байгуулад хоорондоо хүүхдүүдэд солилцъя, харилцан дурсах солилцъя гэдэг ингээ анх байгуулж явж байна. Цэргийн Гардан талааны десант бомбер клубын үйл ажиллагааг зэвсэг түвшний тийг 84-р ангийн удирдлага хамт олон бүхий л талаар дэмжин ажилладаг тухай зөвлөх багш нар хэллээ. Хамтран ажиллаж баг тамирчдаа тэв дэлхийд нэрээ дуурсгах тамирчин болоход боддоор нөлөөлж чаддаг салбарын удирдлагуудад баярлаж талархдаг гэдгээ сурвалжлагын төгсгөлд энэхүү хамт олон уламжилсан юм а. За манай клубын чинь ерөнхийдөө бол маш их олон байгууллагуудад дэмжиж ажилладаг шүү дээ. Дарга зэрэгнээс тийм дарга зэрэгнээс одоо юу гэдэг талахгүй байхын аргагүй. Манай батлан хамгаалах яам, батлан хамгаалахын дэд сайд, батлан хамгаалахын барилга захиалгч алба одоо юу гэдэг манай энэ клубын энэ байр одоо юу гэдэг саваараадаа гэж хангаж өгдөг тийм ээ. Энэ бол бидний бол маш одоо юу гэдэг тогтухтай хүүхдүүдийг одоо юу гэдэг бүх аль багцдын хүүхдүүдийг одоо ямар нэгэн байдлаар бэлтгэл сургалт явуулах одоо нөхцөл болцоогоор хангаж байгаа энэ бүрэлдэхүүндээ одоо юу гэдэг аль байгууллагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр. Мөн дээрээс нь манай зэвсэгчний тэг 84-р анги маань байна. Зэвсэгчний тэг 84-р анги одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд залуучуудыг цэрэг эх орон зүйд төлөвшүүлэх тийм ээ. Бие биедрийн хөгжил орох цаашдаа одоо энэ хүүхдүүдийг одоо бие хамгаалах, гэмтэн аюулаас хамгаалахад маш их тусдаа дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа одоо цэрэгжлийн одоо хичээлүүдийг ороход төлхөө одоо ингэж анхаарч бидэрт одоо дэмжлэг тусдаа үзүүлж ажилладаг. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.